우측에 그치고. 예. 얘기 또 해보자. Виктор Алексеевич! Хрич. Миша. Орхон Миша. Та намайг айлгаж шаглаа. Айлгаж чад бас инээгээд байгаа шүү. 자, 비보로타. 아이, 하도 마시오. 비보로, 오른차기 도시. 아론 도서 못 가서 도는 게 여스도 하신다, 닉터 에딕세비치. 그뭘 미니스트리 되게 돼 있어. 미니스트리 다. 야, 저거 이 저서 놓을 때 닉터 에딕세비치. 이 자기는 한다. 미니스트리. 독배기. 이런 미니스트리. 또 특다운 생수. 따라와대. 그 닉터 에딕세비치. 이 인생 좋고 좀 알아. 이래 배우고 치킨 거. 다 하름스러워. 다 이랬더니 닉터 에딕세비치. 기회 배우고 치킨 거. 다 하름스러워 닉터 이 이거 뭐 시원해. 나라 어디 있어? 그래서 우리 집에서 교실 때 닉터 에딕세비치 다 하름스러워. Би ганц юм харамсч байна. Таны наад амнаас чинь өдөр болгон арх хэмжиж байна. Энэ чинь хортой шүү дээ. 그렇지. 오늘 특지승 기주. 왜야? 모르던 배짝시다. 내 오늘 다 특지승 입었다. 오, hortaydıcı. Hortaydıcı değil mi? Юмда тоглоом хийгээс байгаа юм. Наад чинь инээдэг биш. Болж үз. 자. 비보로타. 손치라고요. 선을 흡다 돈을 마. 얘를 쓰셔갖고. 내일티. 닉터 에딕세비치. 다 나도다. 나의 거의 루브대를 제일 돈이지. 그렇지. юм 나이가 юм. 말하시 아지치도 그것도 그렇게 돼 있어. 나요. 나도 байхгүй. 랜드마시고 이랬다. 나도 байхгүй. 아지치도 그것도 그렇게 돼 있다. 막타고 있다는 소리지. Тэгэл би яах юм бэ? Надад байхгүй юм чинь. Би нэгний өдөр цалин бүхийг хүлээхгүй да. Өөр араагаад. 이탄 아지치 내긴 듯이 말하세요. 앞으로 지금 ойлгож. Тэгээд над байхгүй юм чинь яах вэ? 이미 좀부터 ингэж 했습니다. 아지치 말가 세든가 아우까지 말가 гэж 밑에 기대돼. 자, 텐테 주제. 네, 가츠리 시들 베레든 시들. 대우치도 맞았던 목표 받았다 있어. 이래. 나서 어떻게 막 치다 못했다. 다스 저도 못했다. 아무것도 박을 치고 다 허술고 없어. 말가시 어비었어. 디모. 한번은 니네 안 돌아가시면. 이노 탐안 돌아 봤 인도리치요. 예, 아마 참 복주민이 아무리 서수게 진짜 나더라. 참 지금 이제 복주 더 서프해 서프. Misha, ta indirdi. Ta nada do sapçurlador. 안나를 들어온다. 다 나가니 참 말가 놓치 왔고요. Tachi ямар ууртай байх юм бэ? Хэрвээ таныг эмэгтэйчүүд хайрласаа гэж хүсч байвал хэзээ ч битгий тэдэнд уурж мэдэн хэрч байв. Нэгдээ явж өгсөн дээр хамт хэвлэх үү?
아니면 다 엉글과 цоохны дэрэг зогсох чам бүхэн хордоо штэ. Цааш ор. Аха. А? 그 아니오타가 аваад орооч. За, танигдаа байна. Николай Алексеевич. 이거는 어이없는 소리가 나라 내가 다 듣는 다 맞다고 했어요. Мартаагүй би өнөөдөр тэдний очиж өөрийн цагаар ярилцчих. 다 хизээ тэнгэрх байсан. Ингэсгээд яв юм. Бац хүлээгэр. Нэр өнөөдөр чинь Шоричкагийн төрсөн өдөр юм байж шүү дээ. Би мартаж. Энэ толгой юу? Явна. Яг цаас цаачлаа. Гурван тус чадсан эсбэр дуугаад хоногт Николай Алексеевич та юунд ингэтлээ уурлаад байгаа юм те. Ер нь хүсэж тэгээд хоёлаа өмч хөрөнгийн тэнцэн угаад авчих хөө. Гэхдээ нэр ингэдэ Николай Алексеевич. Хоёлаа махбушаа бабакинаас өмч хөрөнгийн тэнцэн угаад авчих боцаа. Тэнцүүч гэжтэй дамар бүгдийг нь авах Николай Алексеевич. Бүгдийг нь ав. Тэгвэл тань нар дэмий болно доо. Би үнэн сэтгэлээсээ хийж байна Николай Алексеевич. Хэрвээ би махбушаа бабакинаас гэрлээ. Хоёлаа өмч хөрөнгийн тэнцүүг хуваагаад авчих юм бол сайхан жаргалтай дуудуулсан шигээ. Ноо гэдэг. Хэрвээ та надтай маргалдахгүй гэж наад бодлоод отоод хадгалж явъя гэдэг. Наад чинь үлгэр дом шиг яа. Би ер нь яагаад энийг танд ярьж байгаа юм бэ? Ийм л зүйл боллоо. Та опотой сайг. Гэхдээ танд энэ бүгдийг хийх зориг байх болов. Хэрвээ би таны ухаантай байсан бол жилийн дотор гэхэд сая үг хөрөнгөтэй болох байсан. Жишээлбэл надад өнөөдөр 2300 рубль байсан бол би 7 хоногийн дараа гэхэд 20,000 болох байх байсан. Та мэдчихэж байгаа шүү дээ. Опшны цаад хэргийг 2300 болох. Хэрвээ би тэр голын 2 хэргийг бид нар худалдаад авчих юм бол голыг боож байна. Тэгээд бид тэрэн барих болно. За тэгээд бид нар татвар авах болно. Корчко 3,000, сэрэний өдөр 4,000, сүмих бас 5,000. Одоо болно. Наад чинь үлгэр дом гэж би дөнгөж ярьсан. Ханд ойлаа. Өөрөө ч юу чих. Бас өрөөнд ч юу хийхгүй санаа. Эмчтэр өмгөөлөгчдөр хоорондоо жаахан ялгаатай л да. Өмгөөлөгчдөр шулдаг бол эмчтэр шулдагч, алдагч. Би энд байгаа хүмүүсийн талаар хижээгүй. Шудаач мөнжигчдийн талаар хэлсэн байхгүй юу? Хэвдэж би энэ яваа насандаа олон мянган хүнийг эмчилсэн юм шүү. Өөрөө юу чихгүй бидийг энэ уяас тэгээд өнөөдөр бид мөнгөгүй агаад байгаа байхгүй да их бүтэм минь. Энд байгаа хүмүүсийн талаар хэлээгүй шүү дээ. Хэлээгүй. Элчээ та юу гэх вэ? Өглөө хэлснийг л тэр яаралтай крем явах хэрэгтэй байна. Крем? Ийшаа бид нар чинь ярилцаагүй гэж үү дээ. Гэхдээ ихтэй танил хүмүүс сэрвнээ гэнүүд эхлээд залуухан юм шиг тэгээд крем тэрний дараа кремийн татвар руу явчих магадгүй юм уу? Та бидний хүндрэлтэй байна. Элчээ крем явахын тулд ямар нэг шалтгаан хэрэгтэй байна уу? Тэгээд би тэр шалтгааныг нь хэлчих юм бол аниута шиг зөрүүл юмхтэй шоолоо татгалцсан. Тийм ээ. Татгалцсан. Энэ чи аана крем яг бодлоо тийм өндөр өвдчихсэн юм. Тийм ээ. Оошиг нь явууч. Муу. Том муу. Би бүр эртнээс царайгаар нь мэдээд байсан байхгүй юу? Жаахан чимээгүй болохгүй. Өсөв. Гэрээ дүрэн сонсогдож юу? Бидний амьдрал өнгийн цэцэснээ талах гэсэн үг. Ямар тэр цэцгийг нэгдчих юм бол энэ амьдрал байх. Шалтгаалаач. Харин би эрхэм ноёдоо Николай Алексеевичийг хэрхэн мөнгө авсан одох талаар сурч байна. За би тэрэндээ гайхалтай санал төвшүүлсэн боловч ямар ч амжилт олдохгүй газар дуучлаа. Тэгэхээр та хоёр
Николай Алексеевич ямар зам чанартай хүн шиг харагдаж байна. Өнөгтэй унжгар доожгүй. Зайгаад Гайхамшигтай. Таавал гайхамшигтай ухаантай хүн бусдыг яаж амьдрахыг сургаад харин намайг яаж амьдрахыг сургаад үзэх юм аа. баяртай. Би ч явж усанд орё доо. Эхэн бүнтэй. Тэрээ би таны оромжуулсан бол 2-7 хоногийн дараа гэхэд 20,000 рубльтэй болох байсан шүү. 20,000. Байц. Тэгээд яаж тэр вэ? Энд чинь заагаад авах зүйл байхгүй. Маш ямархан. Итлээ гэсэн. Надад 2,300 рубль байвал хитгэн рубль байвал. Merci. Энийг одон хүнсэг байна шүү. тэгээд энэ яаж хийж байж надад хэлээд өгдөө. Энэ чинь маш энгийн. Хэрвээ 2,300 рубль байх юм бол би 7 хоногийн дараа гэхэд танд 30,000 рубльтэй болох чадвар. 30,000. Тийм ээ. Чи яг яаж гэдэг хэлээд битээ. Яаж гэх юм бол авшуулын цаад ингээд 2,300 рубль. Илүү хүмүүс тэдний асуултанд хариулах ямар ч шаардлага байхгүй. Эцэг. Би эднээс болоод бараг өвчин тусч байна. Би сэтгэл хүчит нойр хөдөл сэтгцийн хүчтэй болж гисэн. Ихтэй чи би өөрийгөө яагаад ойлгохгүй. Энэ сэтгэл хамаар зовж би яах ёстой юм? Юу? Эклэр сэвч. Надад тантай яг маш чухал зүйл байна. Ярь. Анна Петровнагийн тухай юм л да. Тэр хэдийгээр Крем явахгүй ч гэсэн тантай бол хамт явах хаа. Үгүй яг Крим явахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа юм л да. Тэглэж энэ жил би амжилттай эрт авчихсан. Надад хугацааны амар төгөх байхгүй юм. Тэр ч яг тийм байх юм гэж. Цаашлаа уушигны өвчний хамгийн сайн бол тайван байх. Хэн танаа ихнэр 1 минут ч гэсэн тайван байхгүй юм. Таны хандлага тэрний бүргэлж зовоодаг. Очтараа. Би жаахан сандраад. Ихтэй шуудхан гэлгээд. Таны хандлага тэрнийг алаад байна. Эклэр сэвч. Таны сайнэр бодож өгөх юм. Зөвшөөрчтэй. Бид ч өнөө ойлгож байна. Би аниутайг өмнө маш их хурал нэгдэж мэдчихв. Гэхдээ би өөрийгөө ч би өрөөдийг ч ойлгохгүй. Би сонсч байна. Боц. Би таныг дотны найз минь гэж дуудана. Тэгээд бүгдийг ихнээс нь ярив. Гэхдээ энийг ярихад их уртдаггүй шүү. Шинжигөө ярилцаад ч дуусах. Анитай тэрийн хайр. Тэр миний төлөө устын итгэлийг алдаж эд хөрөг гэр бүл хайр сэтгэлгээд бүгдийг алдсан. Хэрвээ би тэрнээс илүү их золиосыг хүссэн бол тэр эрс шулуунаар хийгээд байсан. Харин би бол юу ач золиослоогүй. Хөдөлгөөс харахад энэ илэрхий явуулсан. Эвчээ. Би өөрийгөө ойлгохгүй. Надад туслаач. Дээш сууч. Боркин. Тэр бол гайхамшигтай сэтгэгч юм. Тэр бүр хөшөө босох хэрэгтэй. Энд мөнгөлөгч газ чимээд орчин үеийн бүх мэрэгчлийг өөртөө шингээж гисэн хүн юм байна. Хүсвэл ямар ч хүс
хүсвийг өөртөө дурдуулж болохыг энэ бол гайхамшигтай. Таны гарт хөзөрд хэрэг зэрэг цогтой байдгийн шүү дээ. Бабакин хичин балкин авлагчтай адилхан юм байна шүү дээ. Гүйтэн минь. Ана Хаваач. таач ханаас гадаг бэ? Яагаад ингэж хийдэг юм бэ? Би таны орой хоолндоо хийсэн үгийг санаа. Та нэг үг хэлсэн. Их хэлсэн ч гээ. Яг дээ. Ich hitsin ч юм хий, баг hitsin ч юм хий. Ялгаагүй гэж бодохгүй юу? Гүйтэн та зүүр үгийг ч зүгээр нэг хэлэхгүй юм. Та их муухай аашлаа. Яг уу. Та нар бүгдээрээ муухай аашлаа та. Гэхдээ энэ удаач бодоо та чин сэтгэлээсээ хэлээрэй. Та хизээ нэгэн цаг сайн сайхан нэг талаар ярьж үзмэ. За баярлалаа. Аюултай би шалгалт өгмөөргүй. Энэ чи ямар гэж шалгалт. Бид нар нэг дээрээ 5 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд би таныг хүмүүсийн талаар шоолгүй, инээлгүй ярьж байхыг чинь нэг л удаа дуусна. Хүмүүс танд муу юм юу хийсэн бэ? Эсвэл та өөрийгөө бусдаас илүү хүн гэж бодд юм уу? Яг энэ аюултай би чи бусдын дэдэд хүгийн шаар шүү дээ. Тэр хөвшөд удал чинь харин хүмүүс надруу хараад энэ хөвшөд солиорч чичээд гэдэг баггүй юу? Хин ч миний өдөр бүгд ашиг. Ахаад ордод Хин ойлоод байна гэж. шааш уу? Арай олонд орд. Юу таахи? Бабакинаас зинушка 200 юм уу 200 мөнгөийг авчихсан бол хүчнөө хаана үждгийг чамд хэлсэн. Хэрвээ та хоцсон бол өөр юу хийх? Хэрвээ хэлсэн бол Москва явсан. Тэнд очиод Орсын сүмд очиод цэгануудыг сонсох байсан. Оо, ахаад Тэгээд Парис. Яг үгүй тэнд миний эхнэрийг оршуулсан. Өдөржингөө эхнэрийнхаа шарилтыг юм бодоод суугасан. гүнти их харамсалтай. Та надад ахаад нэг ая заагаад өгөөч. Юу яа гэдэг та ноотоо битгийч. Хэлбэ. Найз минь. Та дөнгөж нэгэн сургуулаад өгсөн. Нас залуу. Харин би амьдрал дээр гараад хэдийн 20 жил болчихж. Тэгэхээр танд багахаа зөвлөгөө өгье гэж бодсон. Юу гэхээр та еврей эсвэл оюуны хомсдолтой цэнгэр ойрсон муутай бичгийг гэлээ. Харин бодож шуунхдаггүй. Илүү дутуу зангүй. Даруухан гэлээ. Нэг үгээр хэлэхэд өөрийнхөө амьдралын хэм маягийг өөрөө зохиол гэсэн. Бараан байх тусмаас сайн байдаг. Мянган хүнтэй битгий ганцаараа тулах. Миний энэ өнгөрсөн амьдрал ямар гонигтай гэж. Өчнөө гаалтаа шодрог бос байдал. Чи намайг аваад явчих. Намайг бүгд ярьж байгаа цаад. За. Миний үгийг хийж тоож авдаггүй. Би явлаа. За. Ага. Би буруутай. Би юу буруутай гэж байна? Надад буруу байхгүй. Тэрэнд шийдвэртэй шаардлагатай үгийг хэлэх эрх надад байдаг. Нэгтэй гэсэн гэж. Би таны үгийг маш сайн сонссон. Тэгээд би тойролгүй шууд ярих болно. Таны хийж байгаа гэсэн. Ярьж байгаа яриа чинь тэр чигтээ өөрийгөө бодсон хүйтэн хүndi шийдтэй. Таны ойр дотны хүн чинь танд хадаж чадахгүйгээр өгөж байгаа. Та тэрнийг хайлж халамжиж чадахгүй гэж үү? Та ч ястаа. Хачгүй юм байна. Мэдээж би ойлгож байна. Би маш их хурдан. Гэхдээ би өөрийгөө ойлгохгүй гэж хэлсэн биз дээ. Ой тэрэн бодлоо.
널 그을чихсэн бол. Тэгэхээр би явж хугацаа үсэ даа. Харин та надад үнэхээр дургүй юм аа. Тэр нэг ч нуухгүй. Гэхдээ энэ чинь таны чин сэтгэлийг бахархах юм шиг. Түргэж. Миний цаана. Дахиад тэрнтэй ярц боломж алдчихлаа. Тэр хүүтэн хүндий ярилцаад нэмэргүй нэг үг хэлэх гэдэл. Дотор хачин болоод дуугархаа болчих юм да. Хөрхи ан. Ядаж тэрнтэй нэг оройч гэсэн хамт өнгөрөөч гэсэн бол сэтгэл санаа нь арай дээрдэх юмсан. Тэрний цочрол ямар нэгэн зүйл хэрэгтэй. Тэр орой бүр ядаж тэр рүү явах юм бол би мэдэж байна. Николай. Хоёроо удаж ганцаараа явчихад бид хоёр үлднэ гэдэг бол удахгүй асуудал шүү дээ. Би бүр өөцөндөө болоод 8 цаг болж байгаад орондоо ордог штеп Николай. Энэ бол амьдрал биш. Энэ бол эмх самбараагүй юм. Тэрнийг явчихсан. Аниута хайр. Чи орой усан цагт хаашаа явах гэдэг вэ? Нар жагсан чи гэрээсээ гас болохгүй үст. Энэ чигс асуулт. Чи минь одоо жаахан авахгүй биш. Хайр чи тийш яах гэж явах гэж байна бэ? Би үсэж хатсан чи үлдэхгүй гэж тийм байхгүй юу да. Би энэ уйдаад байна. Тэгэж чи тэрнийг уйдаахгүй тул намайг идэх гэж байгаа үстэй. Гүйтэн. Тэрнийг орхоо. Тэр хэд хөвгөлтэй байдаг бол явчихсан. Үгүй би тийш чинь өөрийн талаар, мөнгөний талаар тэгээд тийм юм хийх гэж явснаас биш. Юу ч их хөгжилтэй байх гэж явах юм. Яагаад тайлбар тавиад байгаа чинь ерөөсөө ойлгохгүй. Хин чамайг хоригдсан бэ? Яав та? За, ойдоо. Чи намайг аваад явчихлаа. Би чамаас гуйж үжстэй тэхүү. Би тэнд шулаачд мужигчдыг хараад хөгжилтэй байхаа би тийм эцтэй. Николай Хэдүүлээ одоо нэг хэмжих байлцах тийм. Тэглийг юу очиж байгаа юм бэ? би чамаас гуйж үжстэй. Би тийм хөгжилтэй байна. Би чам авч байна. Гуйж тэхүү. Намайг аваад явчих. Ойлголоо, явцгаа. Явцгаа. Би чиний бүр батагч өсөж явчих тэхүү. Та болно, харин бошуухан. Гуйж. Мерси. Би энэ хүмүүсээс ямар их залхаж байна. Би чи юу ярьж байна? Аниута. Би чамтай байж болохгүйг харьцаж байна. Гэхдээ өмнө нь хизэрч чамд ийм зан гаргаж байгаагүй үст. За. Би ингэж явлаа. Баяртай. Би нэг цаг ихэд эргэж ирнэ. Чи минь үлдээчтэй. Аниута. Харин
цагаар гадагш явахыг битгий хориочтой. Чимээ ухаантай сайн битээ. Нар жарахгүй миний сэтгэлийг нэг юм зовоогоод байна. Гэхдээ би яг юу зовоогоод байгааг мэдэхгүй. Тэгээд би бооч өгмөр санагдаад байна шүү. Тэгвэл үлдсэн дээр биш гэж юу? Ханд суугаад цог хаалтаад би чамд олон сайхан аяга тоож өгье л дөө. Үлдчихлээ. Би чамайг явуулмааргүй. Ийм байдал чинь бүтэн жил үргэлжиллээ шүү дээ. Чи минь юунаас болоод ингэж их өөрчлөгдөд байгаа юм бэ? Мэдэхгүй байна. Аниута би өөрөө ч мэдэхгүй. Уучлаарай. Тэгвэл чи яагаад намайг оройн цагаар хамт явахыг зөвшөөргүй вэ? Шамс тийм хэрэгтэй болох хэлээ. Нар жарах үед миний сэтгэлийг нэг юм шалгаад байдаг. Үнэхээр би гонигч. Тэгээд чамаагаа хайрлахаа болчих юм. Тэгээд л өдөр болгон тийм бид рүү оройн цагаар гүгээд ойлгож байна. Онилха. Ойлгож байна таа. Чи ихлээр дуусах гээд бүжиглэх гээд бүр болохгүй бол уурлах гээд үзэлтэй. Үлдчихлээ. Эсвэл чиний өрөөнд хуучин шигээ суугаад жаах юм уугаад чиний өдрийг хөөгд зайлуулчих та. Чиний нүдийг онигтай харагдаад байгаа. Би чамайг хараад уйл болно. Тэгээд бид хоёрын сэтгэл онгой Коля. Ойлгож байна уу? Эсвэл яаж вэ Коля? Сэтгэл хавар бүртгэлэрдэг. Тэгсэн хэрнээ бас л баярч явах байхгүй юм гэж юу? Аниута. Хайрт. Чи миний төлөө орхондоо залбираа. Та дэглэмээ байцгаа. Оройн 6 цаг болсон бол гэрээсээ гарч ирэх хэрэггүй. Өчиг хачиг тань хортой. Ойлголоо. Юу ойлголоо? Би танд чи сэтгэлээс хэлж юу? Харин би чи сэтгэлээс хандмааргүй байна. Харж байна уу? Танайлаад хэллээ. Лекцай би явах битэн. Ама би явахаар боллоо. Баяртай. Марцны хуршив. Ямар гонигтай. Тэр өөрөө дүнэлт хийж байна. Харин би энэ ганцаараа
Эмчи. Та надтай хамт жаахан суугаач. Оршигоор. Тэсвэр чадахгүй. Алтан даалт тавч. Нагаалт. Чи хаан бэ? Оолн бага. Осоо. Эхо. Эмчи. Танд эцэг би юу? Аамаа. Ээж маань харин байна. Та ээжигээ санах уу? Надад тийм юм бодох зав байхгүй. Цэцэг хавар бүртэлгэн. Тэгсэн хэрнээ бас л баяр жаргал байх. Надад юу нэг өөр хийх юм болоо. Иван бол хийж өгсөн юм шиг санагдаж байна. Ахад шашуу ардад хэлээ. Арч. Эмчи. Би заяа төрөг надад ямар зураг зурсан болоо гэж боддог болсон. Надаас илүү өвчтөй, замтай хүмүүс өөрийнхөө аз жаргалын төлөө юу ч төлөвгүй гэж маш жаргалтай байж чадсан. Харин би чинь энэ үгдийг Иван минь төлөө зориулсан юм шүү дээ. Ямар их үнэргэж. Яагаад зөвхөн надаас ийм их төлөөс авч байгаа болов? Та нар бүгдээрээ надтай маш ээлдэг, болгоомжтой харьцаж надаас миний өвчнийг нуудаг. Намайг ямар өвчтэйг мэдэхгүй гэж бодсон юм уу? Харин ч сайн мэднэ. Энэ тухай ярих энэ гонигтай юм аа. Эмчи, та ангаа ярьж чадахгүй үү? Чадахгүй нэ. Уучлаа. Харин Иванов чаддаг. Гайхалтай. Хүмүүс яагаад хайрыг хайраар хариулж чадахгүй? Үнэнд годлоо хариулт өгдөг юм бол. Ээж аав хоёр минь намайг хэдий отл үзэн ядах бол. Эмчи, та ямар нэг юм хэлэлтэй. Тэд нар эндээс 50 милийн зайд байдаг хэрнээ би өдөрч, шүнж тэдний үзэн ядалтыг мэдрээд өгдөг. Бас Иваны гонигийг нь юу гэж ойлгох вэ? Орой болохоор гониглаад ирэхээр намайг хайрлахад болчихсон юм гинэ. Яах вэ? Би энийг нь ойлгоё л доо. Гэхдээ тэр надад огт хайргүй болчихсон гэж боддоо. Энэ нь ямар ч боломжгүй. Анна. Би ямар муухай юм боддөг юм бэ? Энэ чи та гэр бүлгүй хүн юм чинь олон зүйлийг ойлгохгүй магадгүй шүү. Үгүй Анна. Та ийм үнэнч шундраг ухаантай хүн байна. Яг таныг ханах хүн татаж оруулахыг хүлээн зөвшөөрч чадвал. Та энэ хүний үсэг. Хүн чанаргүй устаа юугаараа холбоотой юм бэ? Та нүхийг орхиж. Өөргөж өглөж байдаг гүнт. Өөрийнхөө үгийг бусдад нэлтэж маркинг гэж. Энэ хүмүүстэй ямар холбоотой юм бэ? Яаж яваад ирсэн тухайгаа. Надад яриад өгч. Тэр яг ингэж ярьдаг байсан. Иванов яг ингэж ярьдаг байсан. Ямар нэгэн зүйл ярих тусам нүдэнд хоморч ирээд энэ чинь та цааш нь ярил та. Би юу ярих вэ? Явж өрөөндөө.
та Ивановыг бүрэн мэднэ л гэхэд яаж хүнийг хагас жилийн дотор бүрэн таних юм бэ? Хэрвээ та тэрнийг 2-3 жилийн өмнө мэддэг байсан бол тэр ёстой хүн байсан да. Би хараад л шууд дурлсан. Хараад л шууд холгоны хавханд орчихсон гэсэн үг. Тэр намайг хамт явъя гэхтэн би өөртөө хамаатай бүхнээ тасдаж хаяад л энд ирсэн. Харин одоо биш болчихсон. Тэр одоо Лебедевих рүү өөр хүүхнүүдтэй сингээр явж байна. Харин би энд ганцаараа шашуу арилгыг сонсоод эмчээ танд ах トゥ би юу? Надад байхгүй. Эмчээ би чадахгүй нэ. Би тийшээ явсан. Хаашаа тэр үү? Тэрний байгаа газар л. Үгүй. Та явж болохгүй. Намайг энэ бол миний хэрэг. Эмчээ та надад морь бэлдүүлээд өгөөч. Ийм нөхцөл эмчилгээ хийж чадахгүй. Мөнгө төлөхгүй мөртлөө. Сэтгэсараг ингэж халах гэж би эмчилгээ хийгээс татгалзаж байна. Гүйтээ. Арна. Би орно. Кочло Арна. Сайн байцгаана уу залуусаа? Сайн байна уу? Ой! Залуусаагийн шүү. Та өөрөө тийм бүх шиг гэж байгаа гэдэг. Залуудаа л олохгүй байх. За бүршүүгээр хатагтай папакина. Ой, залуушүүгээр юу таач номер бэлэвсэн гэдэг нэрнтэй болохоос биш. Ямар жагтаас илүү үзэгсэн биш үү те? Юу та ирэхдээ арай мушкиногоор дараагүй биз? Үгүй. Би зам шигээр ирсэн. Тэдхийн зам сайхан л та. Адилтэй. За адвэн ойто. Тоглоом өндөшлүүлээ. Бүршүүгээр хатагтай би явуулгүй бол болохгүй. Хоёулаа дараа тухтаа уулзцгаая. Түлхэж үтээцгээ. Мэдээч. Ой, Синайта! Мой пайгаруна! Ой, Синайта, совишно! Муа! Тэньёкын Сашинкат турсан өдрийн баярын хүргэе! Баярлалаа!
Хизээшлэг бүр 250 рубль. Харин дараачих нь бүр 270 гэсэн байна. Орно. Хизээч байгаагүй. Анна хангар минь. Нэг хүнд олон оногдох тусмаа. Хилтэй. Яг та тийм үнэтэй мөсөн. Хад болох тохиромж юм. Тэгэхдээ миний хангар инэтнэ адилж боллоо. Юу хатагтай нараа та нар арай буруу зөвлөлт хэлээд байна уу? Одоо цаг хэд чинь ганц бие бүсгүйчүүд их хөрөнгө мөнгөтэй байх тусмаа илүү аюултай орчинд амьдрахыг шаарддаг болсон юм шүү дээ. Аюултай. Ийм ээ ноёдтой. Аюултай. Чут гэргэж. Най тамуу. Нош. Бүсгүйчүүд хатад ингэ чит бол гэж юу? Уушгөр гадагтай Ой, Бурсго минийч хараач ноёдоо. Ах туудэр минь энд бурамхан сууж байна шүү дээ. Эрхэмсэг хатагтай мэгий ясдээ. Баяр. Бинийгая бид нар гэж жигөөч гонгор минь. Бинийгая ай гэж жигөөч гонгор минь. Айдаа. Тэгэхээр эрүүл мэндийн төлөө. Гадагчтай ноёдоо энд чинь өвчтэй хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ аз жаргалын төлөө тогтолцоо тийм юм. Тэгээ аз жаргалын төлөө. Самайто. Тэгэхээр өөрт байгаа мөнгө бүгдийг нь тавьж байна. Би бас бүгдийг. За. Игүүч би нодад үчсэн дээр юм шиг байна да. Би ч бас өнжлөө. За хүчрээд нэг ноёнтоо. Харамсалтай байна. Ой. Та өөрөө харамсалтай ноёнтоо. Хачууд биний. Хүлээ. Өшөөр. Хадагтай автоочоо насаарна. Энд яг ямар чөтгөр нь болоод байгаа эрхэмсэг хадагтай та нарыг тайлбарлаад өгч өгсөн болов уу? Ах минь. Гүй та өөрөө тоглож чадахгүй юм ба. Гүй энд сууж яадаг юм бэ? Ноёдоо. Энгэн гой. Ноёдоо. Цаашдаа чинь та сая яг хомд тулгахтаа намайг татнаа гэж амласан үстэй. Би тань тава хүзэг байл гэж хэлсэн. Тамх чинь надад. Ноёдоо цаашдаа гэгэн эцэг. Та энийг сонсоод точ. Надад дөрвжингийн тамга, гигийн тамга байлаа л та. Тэгсэн ч би хонжигдоод энэ хараал эзэн авснуудад мөнгө залдуулчихлаа. Би юу ч мэдгүй шүү дээ. Цаашдаа томцгоо гэж ноёдоо. Би юусэн хүн жирэмдэж шунч залгиддаг хүн биш. Ноёдоо. Тэгэхээр эрхэмсэг хадагтай автоо чанасараа. Би үлдсэн амьдралын хаан дуршил. Өөр шиг чинь цаохор загстай. Агч хэдэж тоглохгүй. Цаахар цаас. Чи яара цаахар цаас. Ой. Юу гэдэг юм бэ? Цаахар бүдэлгэн чи би юу яхара цаахар. Тэрнээс баг авч батарч биш үү? Таач хийсний хөөртэй юм юм байж. Би танд нэг зүйлийг ярьдээс хэлээд байгаа. Та тэрнийг ойлгож байна уу? Тэр төгөр олмаар юм да. Тэр нөхөр хагаад олноо. Сашин каач бас гэрэлдэн. Гүр харин тэдний харчуудыг хаанаас олдгийг бидээ гэсэн чинь. Тэр нэр энд соцаж. Арай буруу зөвлөлт хэлчих шиг боллоо доо хатагтай.
티 넘쳐가도 미친님 두 닦아서 돌고 싶게. Гадаа сайхан байна. Та нарын хүчин мөрөө суугадлах юм. Саша, 왜 чи энэ марпа игээр удаа ирчихсэн байгаад харахгүй байх гэж юу дээ аа? Тэгээ боо. Баатар шүү. Сашига ганц удаа ч гэсэн ингэвээ. 아빠야, 아빠 누구라도 이렇게 좋았어요. 다음에 저도 지난주에 호기다 지나갔고, 아빠는 나도 오지도 찾고 같이 먹어서. Оо чигч чинь үзүүл өгдөг шүү. 야, 당연히 오지도 지금 와서 더더 미시. 근데 마마 찍으라고 이제 하니 그때 어디 내리게 두다 까다사가. 들내가 다 좋아. 아마 같은 밑에 제일 쓰고 있어. 하리 어떤 나도 지금 같이 못쳤어. 됐니? 나는 내게 처음에는 여기 가서 씹었으니 지금 하리까지 비마. Тийм шүү. Тэр чинь хин бэ? 이노도 Николай Алексеевич Иван. Иванов сайн. Наач азми хушут. Үгүй шүү, хонгор минь үгүй. Тэр чи харин аз жаргалтай байж болох байсан. Ерөөсний гараа тэр Аннагийн ээж аавыг инженерийн том билег өгөх байхаа гэж бодлоо. Тэгсэн чинь Ивановыг зангаа хувирсныг нь мэдээд сохор зоос ч өгөөгүй. Одоо ганцаас яах вэ? Энд чинь бодлаа. Яагаад буцаад Сашика? Энэ чинь бүгдээрээ мэдэн шүү дээ. Хэрвээ Иванов мөнгөнд шунаагүй юм бол яах гэж еврей хүнтэйгээр ирсэн? Арс хүүхэд алдаагүй юм. Иванов хаан ихтэйгээс гэртээ байж. Алма танаа юу чойдоо гадуур гэж байна. Манай гэрээсээ. Гэр хүүхэд. Яа. Эцэг ихэн чиний бүлээн жахгүй. Зай, факти, ачиж. Мөнтин гэртэл Иванов зовоод. Тийм шүү, тийм. Мөнтин байгаагүй болчих. Ой, хэрвээ хараач бүр алж байна. 사실 아프면 들어가야 이기는데 이러면 될 안가르쳐. Үгүй. Тэрнээсээ болоод ядуурчсан штэ. Өнөөдөр орчоод байна. Хэмээн парки ач ахуйг нь хариуцдаг бол тэр бүр эдэг шүү гэнэ. Тэр чи Хьюстон мянгийг зээл. Бүр 3 жил очив. Хьюстон яа. Ой, тийм. Миний пашинка тэр өгчихсэн байхгүй юу? Хэн өгч болохгүй мэдгүй юм л та. Өөр хийдөө. Одоо яана? Гэхдээ би хөрөнгөнийхэн дугаард хэлээгүй шүү. Тэр миний мөнгийг хүүтэй ч болов төчөөсөн гэлээ. Ээж минь. Та энэ тухай бараг 1000 удаа ярьсан. Саша. Энэ шам яг ямар хамаатай юм ба? Чи яагаад тэрнийг өнгөлөд байгаа юм бэ? Тэгвэл та нар яаж ямар ч гин хийгээ бүгний тухай ингэж ярьж чадж байна. 사실. Тэр та нар яаж яасан бэ? Юу? Александра Павловна, би ганц хоёр хөө гэж болох уу? Би Николай Алексеевичийг
дотроо хүндэт гэж явах юм л та. Гэхдээ тэр надад их залхаа юм шиг санагдаад байдаг юм аа. Энийг бодлохын тулд би та нарт ганц хоёр юм ярьж чадсан шүү. Юу 2 жилийн өмнө тооллого үеэр мал худалдаж аваад тэгээд даатуулсан. Тийм ээ, тийм. Надад ч гэсэн тэгж хийж байсан. Би санаж байна. Тэгээд мал худалдаж авсныхаа дараа бүгдийг даатуулаад харин дараа нядалчихсан. Ой! Эмшигтэй. Тэгээд бүх даатгалын мөнгийг нь авчихсан гэж боддоо. Яалтчгүй Энэ бүх шиг балай зүйл. Хинч худалдаж аваагүй. Нядлаагүй. Энийг чинь Боркийн өөрөө зохиочход хаасайгүй гайхуулаад яриад явах юм. Энийг Иванов гэлчихсэн чинь Боркийн тэрнээс 2-7 хоногийн турш уучлалт гуйсан. Иванов нинжээ сэтгэлтэй. Хүнд хитрхи тэмдэг болохоор буруутаад байгаа юм аа. Цаашаа. Тэмдэг ийм болохоор Бортой бүгд очиж байгаа. Тэр хууртаа цоос очсон. Цаашаа. Энэ чинь юу болж байгаа юм бэ? Жаахан тайвширч үз. Тэгвэл энэ чинь яагаад баны зүйл яриад байгаа юм? Тийм л дээ. Энэ бол зугаа. Тийм үү? Иванов. Хадар ингэж суугаад авах нь уйлахгүй юу? Уйлдгараас алаад хамаг хагаар хөтлөж чинь үү? Хадар тэрнээс өөр ярих зүйл олдохгүй байгаа. Дуусгаас та. Бүжгэлцгэн, гинэцгэн. Nee. Гэж бай. Чи тэдэнд ойлгохоор маш сайн сургаад өг. Сонсооч. Хэрвээ та нарт доотлох эсвэл бүжиглэх сонирхолтой байгаа дор бүрний нэр зүйлийг эсвэл инээдэнтэй явдлыг бодоод тэрнийг ярьж, баясаж, амьдралдаа ганц ч гэсэн удаа ховж юмнээс хүнтэй байл та. Эсвэл хатагтай та надад таалагдаж хэлж байна шүү. Яагаад та нар хичээхгүй байсан юм бэ? Та нарч хөвгчлөлтэй болсон юм а гэж хэлтэл нь ямар нэг жаахан ч гэсэн баатарлаг үйлэг хийгээч дээ. За, энэ чихийн элдэ тавиад байна. Саша, энэ чи мөн үү? Би таны эргээд хойд наснда сайн хүн болж төрөх болтугай гэж өрөөж байна. Төрсөн өдрийн мэд хүргэе. Оо! Гайхамшигтай. 2 банк, 1 бойдтэй. Сайн байна уу Зинаида? Тэгвэл яг Америкт сайн байна. Энэ чинь хэмбэ? Паша! Энэ чинь юу? Паачл хаанаас гараад ирвэ? Дэш мацай. Паачл шин биш үстэй. Фактад ороод хүмүүс ингэж байна. Эсвэл надад гомдчихсан юм уу? Би чамд яагаад гэж гомдсон би? Намайг уйлахгүй нь тэр үдээ гэдээс юм аа. Ямар өөрийн гэсэн хонамар байх юм биш. Чи надад ядаж хоёр тэрийг явуулчихсан бол би өдөр болгон ирээд байж болно юм уу гээ. Бодохгүй. Манай зүү шиг нарийн тэр бүхнээс өмнө баг харандаад мөнгөчгөн. I don't want to see that. Тэрээс айдмэтэй байна. Наад нөхөдөө сэтгэл минь ямар хэцүү байгааг чи ойлгож бодоосаа. Манай зүү шиг ир бүзангаас болоод хамаг нүдгийг хөөгд явуулчихсан. Одоо нөгөө дуудгэн юм. Хэлгээрээ. Над чимсний танилтай сайн аваад ирээ. Ихтэй ингэж хэлээгүй юу? Синошг бид наашаа ирэх замд чимсний чамтай цайгаа байлна. Гүнтэй. Та чи их алей хүн юм аа. Харин торох жимсний чанар байж одоо хэдэн хүлээтэй. Харин торхоо. Синошка. Харин торох чимсний чанар зарсан юм чинь одоо баг саятан болоо байдаг дээ. Яах вэ? Хүнлэгээс харах бид нараас баян хүн байхгүй болоо
гэрч бас битнэ. Баярлалаа. Саасрах юм бэ? Өдөр биш цаг цагаар өөрөө бодоод байгаа. Үнтэй. Би ихтэй намайг шоохоо шүү. Загичтэй чи шоосон хэрэг биш шүү дээ. Чи сэтгэлийнхээ бүнээс хийсэн байгаа байхгүй юу? Тэгэлч Марилка саасрах зинайда та хоёрт нь хайртай юм шүү дээ. Үнтэй. Та бүр яг хэмээн байна шүү. Николай Алексеевич. Эхнэрийн танд би ямар байлаа? Мо. Өнөөдөр ээж уушигны хор татвартай гэж хэлсэн. Ямар харамсалтай юм бэ? Би өгөн тэрнийг их хайрдаг юмсан. Үгүй. Энд ямар ч уушингийн өвчин байхгүй. Харин нөхөр нь эхнэрийг харддаггүй л байгаа юм. Аана болохоор Ивановыг нэг ч үн бүр юунд ч ятдаггүй. Харин би эмч өнгөдөгч тэрч байхгүй бүр эмэгтэйчүүдэд читгэж байгаа юм. Чи чинь гаднаас надад хүмүүсгүй нэрнэ дандаа сачи нэж явах юм да. Тэгээд би тэр шулаачд бүлчгчтэй чинь үнсэлдээ зогсож байгаа юм ба. Тэр шулаачд бүлчгчин тэгээд хаана байна? Хаашаа би энэ байгаа хүмүүсийн талаар хэлээгүй шүү дээ. Ихтэй би Гэдэл гэхдээ энэ чинь утгагүй зүйл байдгүй. чамд ер нь өөр гэсэн үгс бодол байна уу? Юу нэг өөр гэсэн үг бодол. Өдөр олон өрөө бүтээгээд энэ миний ертөнцийг үзэх юу чаддаг үйл бодлыг талаар ярьж. Хаашаа чи бүр хаачих чээ над хамраа гаргадаа. Зүгээр дээ. Би ямар гэрэлхээр явж байгаа юм шиг. Иван эмч манайхаар ойд ирсэнгүй. Бүр матчих чээ. Харин тэр бол шум шулуух хайтай. Яг л тод гэсэн үг. Хин ойлгохгүй байна. Тэр бол хүний шам. Үндэ бол хоёрдугаар давбрал яваа гэсэн үг. Андаа ясгүй зүгсэн. Үгүй бүр зэнтэн тэрнээс айдаг гэж. Гээ бас тэр чаашаа. Гээ тэр миний сэтгэлийг их шалгасан ч гэсэн тэр нь олон сайн чанар. Жишээ нь тэр надтай чин сэтгэлээсээ яриа үзсэн. Чи сэтгэлээсээ байна гэдэг бас сайн. Гэхдээ тэр над руу орой өгч ирснээр гүнтэй таач бүн царай буутай хүн шүү гэдэг юм. Би ч өөрийгөө ямар царайдаг мэднэ дээ. Гэхдээ надад ямар ч буур ус байгаагүй юм да. Батай. Залуучууд бүгд тэгдэг шүү дээ. Хаашаа би залуу байсан. Би тэр шулаачд бүлжигчтэй ч бүр найзууд байсан. Гэхдээ би тэдний нүдрийг харж байгаад чи шулаач, чи бүлжигчөө гэж нэг шудаа хэлж байгаагүй юм шүү. Харин танаа тэнд тэнэг чинь байсан бол тэр чи чадахгүй. Залуучууд бүгд тэгдэг шүү дээ. Батай. Гэж бай. Би та бүгд нэг дүү ярьж өгье. Надад нэг ах байсан. Тэр гэртээ дүүн зочд болж хаа. Та нар юм биш. Та нар ийм тийм гэж хараагаад суудаг байсан юм да. Тэгээ зочд нь яасан? Зочд нь оо. Тэр нэг нь сонсоод бас ууцхаагаад. Тэр нэг удаа би халз толаар дооцсон. Энэ бэкнээс олсон явдал. Тэр нэг бурхан өршөг. Тэр хойд насандаа сайхан амьдрах болтугай. Тэр бид хоёр Пашам би байсан ийм сайхан төрсөн бүсгүй төрсөн өдрийн баярыг минь хүрэхийг минь хүлээн зөвшөөрнө. Өөрийнхөө цуглуулсан цуглуулнаас тань Ингаdig бас миний хийж байгаа. Хав кредит. Соёлсэй. Энэ сигнал самишта. Тэнгэрдэг маркушаа бабок. Эртээ тусгад авдож назаруулна. Нэг бүгд. Та харж байгаа үстэй өрөөнд орж ирээд уурайг сашаад өөр отож байгаа. Забгэр майко. Сэн сайхан юу байда? Ямар нэг жигтэйтэй хичмэл тийм сэн сайхан зүйл байна.
би очлоо. Дад хэв. Та нар яагаад энэ голын цаатаа түрээслэх байгаа юм бэ? Тэр чинь бүцэглэг бүсэн баригдаад дууслаа. Хамгийн гол нь мөнгө чухал үсттэй. Мөнгө. Баркин. Хатагсан дээр Чи энэ тэнгийг ягаад тэрээсээ хөөхгүй юм бэ? Өсвөрчүүлнэ. Та нар чинь яагаад өөрчлөлөө хонигдаа сууцгаач гэсэн юм бэ? Боркин, гүй чи ямар нэг юм сэнэлтэй. Тэгэхгүй бол бүгдээрээ өөцөрлөж үхэх. тэгээд өшөө. Эхлээс найдаж юм шиг. Бүгдээрээ хамтдаа уяадах уу? Ой, эсвэл бүжиг хийх. Яах вэ? Ослоо. Бүгдээрээ хамтдаа галын наадам Ямар олон гисаа вэ? Төөшгөө хомбол тэр чинь залуу шүү дээ. Айгу өсч байгаа да. Тоглохгүй байж тэрний асаагаад. Төөшгөө хомбол нэ тэд нар чинь өсч байгаа да. Ай, битгэхгүй. Төөшгөө тэд нар ятгатаа нэг жаах мэд хэмэдтэй. Хэрэг. Ой, бүтгэмори хайртай тосносонгүй. Харин ятан. Төөшгөө хомбол нэ тэд нар чинь залуу шүү дээ. Өсч байгаа да. тэгээд мартчихсан байна. Миний зүрх сэтгэлийн шүтээ. Зүрхний өвч. Надад 2300 рубль зээлдүүлээч гэж танаас гуйсан. Бүгдний тухай ярихгүй. 2300 хөштэй. 2300. За тэгэхээр боллоо. Ажиахун амин чухал ажилдаа орцгоё. Маркуш Робакина. Манай эрхэм гүнтэнд жилийн хугацаатай 2300 рубль хэрэгтэй байгаа юм. Танд нөхөр хэрэгтэй. Та гүнгийн хатан болохгүй юу гэсэн. Миний хэлсэн. Боргин. Наад чинь зүсана. Хивээ. Гүнтэн өөрөө хүсвэл та өөрөө чигдэнэ. За Маркуш Тэгтээ. Тэгээ гүнгийн хатан болох юм уу да үгүй юм уу? За бацлаа. Марилэко соосгонд дуртай байгаагаа илэрхийллээ шүү дээ. Би мэдхгүй гинтэл нэг тийм шууд гүнгийн хатан болчихлоо. Гүнгийн хатан болох юм бол тэгээд сайн шүү дээ. Бэтаа! Та хоёр бүр намайг самруулчихлаа. Яцаа. Юу хийгээд? Марина? За тэгээд тэгэх юм уу? Гүнтээ.
가장 чухал хэрэгээр хийж хизээж тавахгүй юм шүү. 맞아요. 후대죠. 야, 아메리카에서 서서 미팅. 이게 때 이외 기치 먹고 있는 것이 말끔식이다. 여기 우리 그 스티빅 식이 있어 혹시? 아이고, 예, 미팅이. 종이 아, 공기 악tor. 아이고, 미안. 공기 악tor 막걸리 합차야. Би өмнө нь их зүйлийг бодоод хийгээд байдаг огт ядардаг л. Харин одоо юу ч бодохгүй, юу ч хийхгүй байгаад байгаа гэсэн. Би сэтгэлээр ядраад байна. Тэгээд өдөр шүнж сэтгэл амар байхаа барьчих. Тэгээд чухам миний сэтгэлийг яг юу шаалгаад байгаагаа ч бид. Гэр хүртэл нэг хүйт. Тэнд амьдрахад хүртэл хийцээ. Шодог бүлгээ шуурч гэнэ. Миний ихний байгаа байдаг хүч надад огт таалахгүй болж байна. Та миний дотны найз минь болохоор хэлж эхлэв шүү. Би чи уурлаа. Тань дээр хөгжиж гэж ирсэн боловч бас л хэрэгтэй. Гэрлүү сэтгэл татагдаад байна. За, намайг уучлаа. Би ингэж чимээг яасан бэ? Николай Алексеевич. Би таныг ойлгож байна. Таны аз жаргалгүй амьдрал ганцаардалтай ч холбоотой. Танд таныг ойлгож хайрлах. Та ч гэсэн тэрнийг хайрлах. Тийм л хүн хэрэгтэй. Ганцхан хайр таныг аварч чадна. Наач юуш дахиад хайр сэтгэлийг асуудалд орооцох гэж. Тийм явдлаас харин намайг хол байдаг үзээсэй. Хайр сэтгэл гол учир байгаа юм шиг. Бүх зүйл надад сэтгэлийн шаардлага, ганцаардал, гоник гэдэл. Гэхдээ энэ бол зөв би өөртөө хадаж юм. Би өөрөөсөө ямар хийчих юм гэж. Ичдээс болоод бүр үхэхэд. Николай Алексеевич. Тэгвэл хоёулаа Америк руу орчихъя. Тэтгэе болсон надад энэ дуу хатуулаа. Харин чи. Шорч. Чи энд хитэйг ингэж хий. Шодогон хэлгээд чиний иргэн тойронд амьдарч байгаа хүмүүсийг хараад надад айц төрхий. Эли. Зави нэрч. Эсвэл энэ сууж байгаа нэгэн оюутнууд л авч магадгүй шүү. 나 부끄러워. 다 намайг яах гэж энд дагуулж ирсэн бэ? Энд чинь та бид хоёрын байх газар биш. Та бид хоёр шиг өнөд шудраг хүмүүс ийм уур амьсгал зохихгүй. Эхэн хүндэд шудраг хүмүүс та намайг нэг сонсож байдаг. Өсгөөчүүдийг хөргөж өгөх замдаа зөвхөн өөрийнхөө шудрагын талаар ярина гэдэг чинь том таагүй юм. Энэ чинь шудраг байж боловч жаахан уйтгартай. Яг миний яваа ч гэсэн яг тань шиг хүн байсан. Яг таны ярьдаг.
Гэхдээ тэр хизээч матрууд, шар шувууны үр, илээнүүд гэх мэт юм ярьдгүй байсан юм шүү. Харин тэр Аниута би энэ хүний өмнөөс ямар их харамсаж байна л гэдэг байсан. Та надтай Ивановын та битгий. Би тэрнийг хангалттай сайн ойлгож байгаа. Та сайн хүн юм аа. Гэхдээ юу ч ойлгохгүй юм. Явъя. Хэрэггүй. Маш их хайр. Тэгвэл миний отоггүй. Ат жаргалгүй. Бай баясгалгүй. Та надад бүх юм. Юунд тэр? Юунд? Би хий. Би хүүхэд байхасаа л тань хайртай байсан. Одоо ч гэсэн хайртай. Тантай хамтлал ертөнцийн хязгаар дартаж бүр өгсөн ч бэлэн. Харин хурдан тех бол би өгөх юм. Хэрэггүй биш. Хэрэггүй. Ноён кош. Жүжигөө өргөжлүүлэх үү? 3 дугаар бүлэг. Францчуудын аргуулны илэрхий амархан. Францчууд юу хүсэж байгааг маш сайн мэддэг. Харин германчуудаас авчгаар зүйл нэг ширхэг байдаггүй юм да. Би ингэж боддгийн. Энэ францчууд германчуудаас гадна өчнөө лолог хүн байдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэггүй. Харин минийхээр бол францчууд ч тэр германчууд ч тэр яг адилхан улсууд хоорондоо зодолт нэгж байхгүй. Тэгсэн хэрнээ би биелүүгээ салаавч гаргаад л. Яг зөв. Минийхээр бол яг зодолчих юм бэ. Энэ байлдах, дайдах чинь чухамдаа яг хинт хэрэгтэй гэж. Би байсан бол нохог маш сайн хороор ганцуурч тарьж орхиод бүх улс орон заяа тараачих байсан.
Тэгээд бүгд галзуурна. Ийм жижиг нэрхнээс асар том ухаан гарна гэдэг чинь яг л нөгөө галаадах загас. Яг тийм юу яа. Зэвчүү. Чи хатан хүмүүсийг өвчөж байгаа юм даа. Таад найдавайцай. Тэгэхээр энэ чамын нэрхний тухай юу гэж бодож байна? Ирүүдийн хин төдөө. Петр галтгоос нэмээд өөрөөс тийм хаваад ирэхгүй юу? Дөрөв ширхэг бишги хайцаарай. Хатуу нараа байж байгаа. Найка. Архийг төрсөөр даруулагч бас дайцгүй. Яаж вэ гэвэл төрсийг дөрвөн хуруугаар гадгаад ногоон сонгон хоёрыг тавиад тос жаахан төрөхөд тэгээд давсаад Архийг бас шарсан жараагаар даруул хамгийн зүгээр байдаг. Хамгийн гол нь тэрийг шат чаддаг авах хэрэгтэй. Яаж? Эхлээд талны нунтагт өнгөрүүлээд. Дараа нь шэрчгэтлэн шалх хэрэгтэй байдаг. Өчигдөр бабакина цаахан цагаан богд даруулга байсан. Хагийн нэг ямар гайхамшигтай үнэтж байсан гэж. Ногоон сэдэн имэн чаахан даврын авчтай. Айрад авдаа. тэгэхээр даруулагны төдөө. Даруулагны төдөө. Ой, би невадны хүлэг дэсэхгүй нэ. Тэр диварыг бүтэн цаг үлээж гэж. Чи сая бабакинагийн мөөгн даруулга байсан гэсэн үү? Манай тэнд бол мөөгн даруулга харна гэдэг байж болохгүй зүйл дээ. Дээрээс нь чамаас нэг зүйлийг асуух гэдэг. Чи яагаад байна маргошагийн гүйгээд байна? Нохот чи даваа тэртээ гийлүүх юм би. Тэн гэж хэвдэг. 62 та. Ой! 62! Яг нэг гэрэлтэг нас шүү дээ. Маргошаач бас чаддаг. Энд маргошаа болно биш. Хамгийн гол нь мөнгө чухал байна. Мөнгө. Галууны цайнд бодоод өгөөч. Гэрсдийнхээ дараа энэ хадаасаа комплекснийхаа хойд галууныхаа цаг болно гэсэн. Тэгэж байгаад энэ ухаантай үний хийж байгаа юм. Би хийж байгаагаар би тэртээ гэрэх гээд байгаа болохоос биш. Welcome бүтэн. Хаач тэгээд итгэлгүй байгаа хэрэг үү? Тамаахан зүгээр би хизээ нэг итгэлтэй байсан. Энд чи тэгвэл намайг чадлаа гэсэн үг юм тийм ээ? Тэр үний хийж байгаа. Та гэлэхгүйгээр өөрөө шийд. Гэхдээ би өнөө сэтгэлээсээ хэлсэн юм. Хэлсэн шүү. Гэлэхгүй юм уу? Үгүй юу? Үний хийж байгаа гайхамшигтай. Аюу. Та яг гэж тэгвэл тэр үнэнд чурам хэрэгтэй хүмүүс юм бэ? Тэр чинь бүр хоолоор чоол байхгүй. Үгүй хата болдоо гэж явсан. Би тэдгээ шууд авдаг юм уу? Би тэгээд амьдэрч тохирооч юм да. Эмчилдэг юм ясч. Эклэж сүйж одоо бас нэрээгүй юм уу? Байхгүй. Тэрний нэрээгүй байна. Би танаас нэг зүйлийг амжилтанд асуусан юм. Ана Ангагийн би ямар байна? Мо. Өршгөл. Би тэрнийг эргэж болгосон болов. Юу би тийш. Онцгой. Хөрхөн цогцгон шуурачгагийн дэрсэн өдрөөр тэрнийг ухаагаад би удаан амьдрахгүй гэдгийг ойлгосон.
яагаад тэрний муухай зүйл тохиолддог байна? Цаашаагийн төсөв өдрөөр тэрний ухаан алдахад Явааны хажууд цоргиогоо цуучсан. Би тэр явдлаас хойш бараг бүтэн 7 хоног тэнэг хүн шиг байсан. Ирхэм эмчээ би танаас нэг зүйл асуух болох уу? Залуу бүсгүй уушгины өвчтөй болсонгүй. Залуу хүн эмч тэрнийг цаг явах гэж байхыг хэн зөвшөөрсөн юм бол? Хо. Ямар ширүү хатс вэ? Чи яагаад тэрнийг кондож байгаа? Хааш биднийг хуураад байна. Чи ойлгож байна? Энд ямар ч уушгины өвчтөй байхгүй. Чи яагаад тэрнийг худлаа ярьдаа гэж байна? Би энд хизэж ярмааргүй байна. Залуусаа энэ яриг орхицгоо тэхүү. Яхаа ярьж. Оо, самбайц ханаа ноёто. Самбай нөө. Яваано энд байхгүй юу? Тэр надад. Тэрийн далгаагаар та харж байгаа үстэй. Авчид байна л да. Ноёто, тэгвэл би ингэж явлаа. Найз. Салхи хаанаас гарав? Салхи ноёто. Үхэн шөнийн туршид хийсээд өглөөх нь уусах шиг. За, хаалгаа. Истэс ноёто. Тэр номч чинь дахиад намайг дөөгөлдөөд миний бүх мөнгийг давсчихлаа. За, ойлгож байна. Тэр ихээр бат руу арваараа. Чи надаас хаваа. Би хатнаа чамайг сонсон ноёноо гэж. Тэгсэн чинь хараад идэх нь өвчин надад хамгаа өндрүүлээгүй. Чи эндээс сайдаад өгөлөө. Би чамайг эндээс сайд гэж хэлж байна. Атгүй бат. Ягэл. Авраад байгаа юм шиг. Ийдэж биш. Хүнтэй тав жинхэнэ хуваа хичээсэн нь. Чи таамаас яваач. Тэмдэглэг автоочноос аравна. Сайбач хаалуу. Начин шахруудаа. Хайнд яах гэж ирээ? Ажлаар ирсэн юм аа. Оо, гүнтэй. Энийг танд. Таныг арай хүрээд ирэж ирэхгүй бол нүдээ хавтал үйлэн шүү гэж миний хүүхэлдэд дамжуулж байна. Чи хэдэн аяахан шивнэрэ гинэ. Би чи яагаад нүгэстэй гэж. Энд чи дандаа алманы хүмүүс байна. Энийг чи хоёр талын зөвшөөрөлтөөр шийдэх асуудал шүү дээ. Одгүй юмсан. Энэ удаад бод онаа. Би чигсэн ууч байна. Харин би таныг оров. Бишээ бүр 4 жилийн өмнөөс бидний юм шиг санагдаад байна. Жилийн тог авчээ. Хоёр нөхөр оршууллаа. Гурав цаг ирлээ л байна. Гэвч хийж тоохгүй юу? Нэмэн хүүхдтэй байлаа. Заахын ажил ихэлсэн байна. Сайнаар дуусах болтугай гэж ярив. Та бүхэн эрүүлэх Хайрыг хүсье. хатуу дарсан. Чи надад бүр хичгсэн байна. Ойлгож байна уу? Би хүний нохоо идэх, өөрийн нохоо идэх гэж би нэг хийх хэрэгтэй үгүй юм уу? Атгүй. Чи хоосон хашаа барьж байна. Эхлээд тэр газрынхаа талаар болох хэрэгтэй. Бидний үе өнгөрсөн шүү дээ гэж. Хаашаа. Би хийх ёстой юм байна. Үгүй. Би хий. Үгүй. Бидний үе өнгөрсөн. Бидний үе өнгөрсөн шүү дээ. Хаашаа би хий. Яагаад гэж таахгүй? Та нарыг над руу анхаарлаа төрж хийсэн хандуулсан. Ой! Николай! Нектай. Дахиад бол миний өрөөнд байж байгаа. Би та нарыг битгий ингэ гэж мөн ч олон удаа уйлсан. Хараа. Мөнгийг арх, өвдөл цөгдөл бүр өргөс хэм болчихсон байх шүү. Бидний буруу. Үгүй биш үү? Бидний буруу найз минь бидний уучлаарай. Николай. Надад чамтай ярих
내 초코 달치도 나. 넥타이 쓰지. 나도 그 맛이 좋거든 지금 대대. 넥타이 쓰지. 나도 대대 맛이 초코 들고. 넥타이다. 나 비트에 된 일인데 참도 일인데. 시그널 나 있다. 나한테 넥타이 때 애는 치등에 초코 달치도 나. 이 어떻게 들고 대줘 커요. 싸다. 내 어떻게 들고 대줘. 나가 있다 좋아. 네 어떻게 후대 좋아. 내 어떻게. 아셔. 이 정말 간사라고 좋았던 길스. 인데 아예 미쳐 알 수 없다. 그렇지 오 차트도. 미니 밑이 좋아나. 미니 보러 나만 고치다. 대비 기도 붙여 있어도. 이래 대비. 나 지금 집에 저 답이 있어야 자, 내려 누려 갔어. 데려. 요 야라 그 승배 그게를 야 지금 사람이 듣고 하나. 이 진은 네 그릇이 거기에 띄주시. 뭐냐면 전전에 큰 이치들이 ต๊떡 아들이 되면 군수대 잘 그잖아. 자, 내가 누려 갔어. 이리그 아직 그 사람이 듣고 이거 아니다. 야, 저동대. 내가 그 마샤. 그 마샤. 요왜 그래? 마샤. 이들이 오시마. 쟤들 노래도 치겠다. 이들이 와는 어른들 들진 후대 고개도. 나도 뭔가 봐. 그 치 감기 쌤이 찍어 있어. 이들이 좋아하나 이들이 좋아. 이들 들진 후대 고개도 시대. 되게 되게 공기치. 가스리 가면 없어. 치야 저 어떻게 이래. 그디 나도 가스 타라고. 나만 얻죠. 아트만 작게 그리 나도 들진 후대 고개도 대구 샹 기초 마시. 나도 들내스 친 이조 기초. 하샤. 나도 싸지 못 쓰고. 약속. 지 내일 빠고야 그랬대. 김치장 안 뿌는 게 먹을 수 있대. 그 저는 다다다다다다다다 혹시 때리고 걸어오는데 내가리하고 임기칠때 일대 날 뿌리기 좋았다. 임기칠때 나도 나도 그렇게 나내 교장가 그 진행하는 거에서 나도 했어. 나도 그래 나도 사회인 잘못 나도 사회인 잘못 없어. 나 지금 지은이가 참 나 지날 때에도 칩다 다다다다 혹시 이거로 해. 재윤 약게 득시 들기 약도 주도 실패지. 진짜고 정말 미리 더 됐고요. 더더시 높겠어. 나도 더더 저거 진행이네. 이것도 더 저거 이게 또지. 이거 줬다고 해. 다다다다다다다 이거 모르네. 아니 좋아요. 북한이가 죽을 만한 그릇들에 아니 그전 사샤 참할 때 들치슨 참할 때 왜냐하면 애자위가 기니기 지도래가 금주 들어오기 들때 살고 내가 한번 그때 나서 하다 배들고 있더. 나만 태워야죠. 태워. 나가보이다 치다 나가보지. 비내래 숨으로 같이 떠였으면 대신에 여기 하샤. 나도 비율 야채다 가면 살짝다. 어쨌든 사샤다 벗은 두개 갖다 내렸지. 들나도 땡겨쳤지. 저 허허 순나마 거 자라서 있는데 조금 순기를 야가 그 셔도 뒤도지. 다른 산부모 모이들이 잘 어떻게 해서도 말기 막이 쳤으면 말든 내려다고 잘 산다. 하샤. 얻어 벗어. 나만 태워야죠. 얻어 벗어. 여와도. 내 둘이 참아 삭소만 사니까 너 있어. 지네 가락을 자를 때 지금
Би чамд хөөч юм шиг би чамайг ойлгохгүй байна гэж чи өөчлөлт гэж байна шүү дээ. Тийм ээ би өөрийгөө ч өөрөлдөгч ойлгох байж чадна. Би чамд нэг бодоод байсан. Найз нь Семён гэдэг нэг зарц байсан да. Тэр өөрийнхөө хүчийг октодод гайхуулж байгаа. Нуруунд дээр 4 шуудаа горил хүч чаваад тэндээ давчихсан. Тэгээд уудлгүй болчихсон байна. Тэр үед би хамт давчихсан юм шиг санагдчихэж байна. Хааш чи үгүй хамтдаа сургуулаа төгсөв. Амьдралдээ дараа амьдралын их ачааг нуурын дээр үүрээд тэрийг үүрээд хэдийн 20 жил болчихсон. Тэнийг толгой хөшөрчтэй найз. Яадаг гэжтэй. Чи өөрийгөө хой. Намайг хой. Хоёулаа ч задуу байх шүү дээ. Хөгшин тэнийг бид нар хөгшөж ирсэн. Тэгж. Тэнийг байсан одоо найдаа. Хөшөрчтэй найз. Би ингэж явъя да. Баяр. Чам сайн байна. Бич. Хөөе бодсон. Өргөдмөг. Мох юм да. Би өөрийнхөө гар алхаа гიშгэ дуу хоолой гэд бүгдийг ямар их үзэн ядч байна. Хайртай битгий түүх. Бүх насаараа хайрлах юм. Тэгтэл би тэрийг толгоос огтуурч шин амьдралаа гэж орилоод мангуу биш. Өвчтэй их нэрийг хүртэл гэрт нархдаг. Би одоо хэн болчихсон юм? Тэгтэл тэр тэний боорхон Сара надад суудаа зовоод надад хийцэн. Би өөрийгөө юмд хутгаад хайчихад. Яагаад? Яг юу? Би юуны төлөө юм бүхний хийв? Өөрийнхөө хар толгойд сум зоочихтой юм билээ. Николай Алексеевич. Надад тантай ярих маш чухал зүйл байна. Хэмчээ. Та бид хоёр өдөр болгон ярилцаад байх юм бол сүүлдээ тэгэл өдөхгүй л биш. Та намайг сонсох ёстой. Би таныг өдөр болгон сонсох юм. Тэгээд яг юу хэлэх гээд байгааг чинь огт ойлгох. Би ойлгомжтой гэж байна. Хэрвээ намайг ойлгоё гэсэн чи ойлгохгүй хүн бол ойлгохгүй л баг. Би ойлгож байна. Би амьд өмнө маш их буруутай гэдгийг ойлгож байна. Гэхдээ миний сэтгэлийн нэг юм шалгаад байна. Шалж. Намайг хүний хэрцгий байдал зоож тэнд эмэгтэй хүн өгөж байна. Тэрэнд өгөхийнхээ уулзахыг хүссэн аав гэж хоёр нь. Гэхдээ анагийн аав гэж хоёр. Өөрсдөд нь хайртай хэмээрээ өгөж байгаа гэдгийг мэдсээр байж. Тэрнийг хараад зүгсээр байна. Та маш мууч. Та намайг гондол. Би таныг өөрчилж чадахгүй. Бас ямар ч асуултанд чинь дахиж хариулахгүй. Ихтэй би таныг сүлдөөс. Та надаас яг юу хүсэж байгаа юм бэ?
тань шиг хүмүүстэй ингэж л ярилцсан. Танд юм бол гавья байгууллагад чинь хэрэгтэй тийм үү? Юу бэ? Гэхдээ жаахан хүлээж болохгүй. Хэрвээ та амар тайван нүдэн боломж олгосон бол 1 2 эсвэл 3 жилийн дараа тэр шиг жаахан охины толгой гэргүүлээд эд хөрөнгөнд нь эзэн сууж чадхад байсан шүү дээ. Та юунд яарад байгаа юм бэ? Яагаад заавал одоо ихнэрээ өгүүлэх гээд байгаа юм бэ? Ухаантай хүмүүс таны бодлоор намайг ойлгох шиг амарх юм байхгүй. Тийм үү? Би тэрнтэй их өв хөрөгтэй төлөө суугаад тэгээд бурхан руу нь илгээчихэд дараагийн хүнээ хайж шин залуухан баян хүнтэй гэрлээд тэрнийг бас ашиглана гэж юу? Тийм үү? Яасан амарх юм бэ? Тэгвэл хүн гихч хачи машин шиг амт байдгийн байна да. Үгүй ээ. Та андууч. Бид нар бүгдээрээ адилхан. Та ч гэсэн. Та битгий бусдаас онцгой нэг шиг загнаад байна да. Энд их цаг болсон. Одоо болно. Та намайг үнэн зүйлийг худлаа зүйлээс ялгаж чадахгүй. Тэнийг амьтаа гэж бодоо юу? За. Энэ хүн бит хоёр ойлгоцохгүй бол та. Ихтэй дахиад асууя. Та надаас яг юу хүсэж байгаа юм бэ? Би тэгээд өнөөдөр эхнэрийнхээ эмчтэй ярилцаад байна уу? Эсвэл шүүгчтэй ярилцаад байгаа юм уу? Би эмч хүний ёсоор таныг хандлагаа өөрчлөхийг хүсье. Таны наад хандлага чинь Анна Петровна алч. Тантай өөр ярих байна. Одоо болно. Яв. Хинтээ комплекс. Би энэ анх хэрэгтэй. Муу хүмүүс байдаггүй. Өөрийнхөө их мэдлийг ашигладаг хүмүүс байдаг гэдэгт итгэдэггүй байлаа. Би хүмүүсийг хайрладаг байлаа. Харин таныг хараад Одоо яваа. Үгүй яач. Хамаагүй энэ талаар өөр нэгнээс сонсчихсан баг тийм үү? Би сонсчихсан юм. Тийм ээ, та тэгсэн. Одоо бид хоёр нэгнээ маш сайн ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг л ойлгосон гэж.
쇼로치군 이치유. 팀이 비비. Чамайг ийдэрсний мэдвэл тэр буугаар нөлөөлж яах гэж ирсэн бэ? Тэр намайг хараагүй. Би арай хасаар ороод ирсэн. Гэтэ одоо удахгүй явлаа. Хамгийн гол нь таны би зүгээр. Яа надад тийм удаа очихсан. Миний ихтер надад хондоо бараг бүхэж байна. Тэгт чи бас энэ дэрийг би чинь ямар хүн ёсноос гажуун зүйл вэ? Тэгээд би өөр яах ёстой вэ? Та бүгд манай 2-7 хоног ирсэнгүй. Бүр захиад би чариу битсэнгүй. Тэгээд би санаа зовоод та ч гэсэн надад санаа зовоод өвдөө маш ихээр шанаж байгаа юм шиг санагдаа. Нэг ч тайр орж чадсангүй. Гэхдээ одоо удахгүй явлаа. Хамгийн гол нь таны би зүгээр юм. Харин би таныг бүр зоож. Гэтэ яг үүндээ намайг хүн болгон зоож. Над чадлаа. Би юу ямар их буруутай хийчих вэ? Яах гэж чамтай уулзваа? Яах гэж? Та харсан. Гомдмоор ямар хийх юм бэ? Тийм ээ. Буруутай. Тэгээд яг юу буруутай юм бэ? Би өөрөө ч мэдэхгүй. Энэ чинь хариулт биш. Гэмтэр хүн бүр өөрийнхөө гэмийг мэддэг байх ёстой. Яасан? Хоорот бичгээр биелээ юу? Тэр үед ямар ч хамаа байхгүй. Ихнэрээ хайрлах байснараа буруутай юм уу? Болно шүү дээ. Миний хайр илэрхийлж байгаа ихнэр чинь мэдлээрээ буруутай гэж юу? Та тэрнийг хараастай гэж бодоагүй юу? Тэгээд хайрлахаа болоод сэтгэлгүй болоод тэгээд яар гэж. Чи минь энд ямар ч хамаа байхгүй шүү дээ. Хэдий ялцсан хэлцүү. Энэ зургийг амьдралаас авсан уу? Тийм ээ. Наад зургийг чинь амьдралаас авсан. Энэ би юу? Намайг ямар гоё зураа вэ? Тийм ээ. Би чамд нэг түүх ярьж өгье. Нэг залуу байж хэлдэг. Тэр залуу зүрх сэтгэл, эрх мэдэл, хайр бүгдийг нь автчихсан. Тэгтээ би хөөхөн охин гарч ирээд тэр үнэхээр ухаантай. Тэрний амьдралыг аварсан. Тэр нь тус болсон. Гэтэ энэ онцгой. Захад дээр гар. Хоёрт амьдрал тэсвэр шиг. Бид чи амьдралыг тоглоом гэж бодоод. Би чиний амьдрал гарч ирснээс хойш чи намайг хоёрдугаар гавж хийсэн. Ихэнх чи хоёрын энэ явдал эцэстээ хүн нохоо доо болоод дуусч байна. Өнөөдөр миний байдлаар ямар нэг юм ярьж бодож хардаж нураач сэлэмэр. Энэ чинь хийхтэй. Ямар нэг юм хагад батраг хашгар айс. Таны өмнө буруутай. Та надад луурлаад байгаа юм аа. Тэгвэл намайг заа. Намайг нүдүшгэл заа. Яасидэд. Тэгвэл инээсгээ хэлнэ. Илтгэв инээсгэлцгээ.
сэтгэлийг засах гэж орох талаар царай чимтгэсэн өөр ач. Яагаад л мөрөн дээр юм тоос аваад чад. Шорч. Эмэгтэй чи та нар ээлдэг зан гаргаад ирчүүдийг хайрлаад яг л тийх ёстой юм шиг. Яасан сонь улс. Яг үндэ над шиг зарим нэг сул дорой хүн шиг тийм үдээ сууж байснаас эл зөрөгтэй. Нэг бол Антон Павлович Чехов шиг хүнтэй суусан дээр биш гэж юм. Тэрнээс ч далаа. Тэгвэл тийм дорын бол наадах чинь нааван мэдээгүй юм байна. Хэрвээ мэдсэн бол өнөөдөр дандаа тахир дутуу тарихтай хүмүүс төрж бас энэгээр сууж явах байсан байх үү дээ. Эрэгтэйчүүд олон юмыг ойлгохгүй. Ер нь хүүхнүүдэд гэртээ суудаг нөхөр илүү их таалагддаг юм шүү дээ. Ажилтны эрэгтэйчүүд ажиллаа гэдэл хайр сэтгэлийн асуудлыг 3-дугаар тавьдаг. Их нэртэйгээ хамт алах, цэцэрлэг түрээлэнгээр зугаалах гэдэл хайр гэдэг бол бидний хувьд амьдрал. 3 жилийн өмнө та манайд нэг их даарчсан зовсон амтан уух юм асууж орж иржсэн санаж байна уу? Амьдралыг ойлгох. Ухаал хэрэгтэй. Тэгэхээр чи сүүлийн удаа намайг сонсоод миний үгэнд энэ чиний хэр зөв хэрэг гэж юу? Харин миний хэр бол энэ зовлон шуугааны эхлэл гэсэн үг. Сүүлийн удаа намайг сонсол та. Энэ дэлхий дээр чинь юм бүхэн ингэ байдлыг чи цаашаа хайр. Тэр ч гэсэн чамд хайртай. Хайртай бол гэлтэй. Харин хайр бол зүгээр эндээс яваад. Хөөс чамд юу хэрэгтэй гэж. Мөнгө над жаргал байдаггүй юм аа. Чи өртөө биз. Өдөр их тусам чиний хүү өсөж байгааг би мэдэж байна. Гэхдээ би эцэг хүн болохоор энийг маш сайн ойлгож байна. Эхэн хүснээр л болог мөнгө авахгүй хэрэггүй. Харин чи энэ авахгүй. Хөгшин намайг яагаад байгаа юм бэ? Хөгшин хэрэг тодлоо. Намайг хараад идсэн. Би санчтай. Надад банкнд хадгалсан мөнгө байгаа юм байна. Ойлгож байна уу? Энийг зөвхөн нохойд мэдж байгаа. Энийг би та хоёртоо бэлэг болгож өгнө. Хөө надад юу ч байхгүй шүү. Харин чи гэрнийг аваад надад 2-1 өгчих юм. Ингээд бүх зүйл сайн болох. Наад чи шалт юм эсвэл. Би өөрийнхөө сэтгэлийн дагуу бүх зүйлийг хий. Би ч гэсэн өөрийнхөө сэтгэлийн дагуу хийнэ. Хөрөн болно. Хөрөн болохгүй. Болно. Би ээжийг дуудлаа. Хүлээ. Саашаа хүн хэрэггүй. Саашаа хүлээ. Тэр бүхсэн дотроо юу жаагүй. Намайг хараад идээс. Аш. И бортыг тэгээ мэдчих. Гэхдээ би залуу байхдаа хайрлаж, дуурлаж, зовж, шаарч үзсэн. Тэгээд хоёулаа хамтдаа их сургуульд ороод тэгээд төгсөв. Их зовсон шүү. Гэхдээ тэр үед хийх ажил маань их харин бид нар цөөхөн байсан биз. Тийм болохоор яалтай юм. Баш. Ойлгож. Матвей хаан. Тэр намайг ирж авах ёстой байсан. Хүрэгний хөтгөж ирлээ.
байгаа бэ? Та надтай хамт сүм рүү явах ёстой шүү дээ. Та энийг ойлгохгүй гэж таачаад инээд би жижиг юм биш дээ. 하이루시 하이루시 그게 남신다는 짤새우 요 баярлалаа. Эрхэм эмчээ. Би таныг аль дээрээс ч тийсээ байсан баггүй юу? Би ганц тулаад таныг дуудаж байна. би тэнтэй толгоцоход ярихаар бүр дормжлол гэж үзэж байна. Эрхэм эмчээ. Би ч гэсэн таныг ганц тулаад дуудаж байна. Яагч тэний томдоогоо таваагүй. 사실 би энэ хүн бандах гэж биш. Та бүгдийн нүдийг нээх гэж ирсэн. энэ чинь хорон болж байгаа шүү дээ бид. Энэ фата сайн бид нэ. Шууд гарч ирээд тэний томдоогоо намайг алчихсан. Харин нэг ажсавч. Та ганцаархан хүссэн бүгдээ хийж чадсан тийм үү? Өөрөө биш. Хор дооч яг шиг дээ. энэ хор болж байгаа. Хачиг. Муу усан тэнийг хүний үсгайтэн. Явъя нэгтэй. Хаашаа явж? Би хаашаа ч яв. Би одоо амьдч амьсгаж. Та нарын өмнө амьдралаас зөвхөсөн 2 дугаар гамлет зогсож байна. Одоо нэр төрөө сэргэх цаг болсон. Нэгтэй ажсавч. Туу гэж ба. Онцгой! Нэгтэй ажсавч рүү явъя да. Нэгтэй. Сүм рүү явъя да. Чимээгвэ! Уулын өрөө. Маш удаан бол. Одоо өсөх цаг. Би тэний юу гэж хэлж байна? Тэрийг байна. Сүм рүү явъя да. Нэгтэй. Саша. Баярлалаа. Өвдөрөө баярлалаа. Сүм рүү явъя да. Хорон Одоо гаж гэмээр. би чи бохгүй. 사샤 Соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургууль Монгол Улсын ардын багш урлагийн авьяа зүтгэлтийн найдангийн ган хүмүүсттэй Дижитал урлагийн урлагийн А курсын дипломын өнгөтэй Антон Павлович Чеховын Иванов Эмилит Грамин жүжиг